Монгол тусгал залуусын нэгдэл төрөмс байгууллага 100 гаруй хүнд тусламжийн гараа сунгаад байна. Орон гэргүй ядуу хэсэгт бодит тусламж үзүүлж ажилтгын залуус 90 настай хорлоогоо байшинтай олгож өгчээ. Facebook интернетээр урайлж хандив болон цогдорсон мөнгөөр бодит хөрөнгө оруулалт хийж өгсөн байна. За 90 настай хорлоо эмээ Дэнжи мянган цагаан байранд айлын хашаанд хэзээ нурах төгсөн модон амбарт амьдардаг байна. За тэрээр бөмбөр худалдааны төвд очиж халуунд цайд заран амьдралаа залгуулдаг байна. Өдөрт 2-оос 3,000 төгрөг олдог, олсон мөнгөө хурааж цуглуулад хүүгээ эргэж очдог гинэ. Түүний ганц хүү 80% сэтгцээ өвчтөй учраас эмнэлэг бараадуулсан бол л та. Гэсэн ч хүүгээ гэсэн сэтгэлээ гээйлгүй хэд 3 төгрөг олохын төлөө ингэж Дэнжимэг бөмбөрийн хооронд халуун савтай цай өрн алхдаг юм байна. Харин Монгол тусгал төрийн бус байгууллагын залуус түүнийг анх хоолнд оруулах зорилгоор уулзаж жаахан яриа өрнүүлсний эцэст амьдарч байгаа газар нь очиж үзэхээр шийджээ. Зулмаар гэрт нь очиход өвлийн хахир хүүтэнд салхишуурга хаахан бүхэл хэзээ мэдгүй нурах төгсөн модон амбаар өгтжээ. Тиймээс л байшин барьж өгөх сэдэл төрж интернетээр хандив зөвлөж эхэлсэн нь богинохон хугацаанд хөрөмтлөгдөж одоо хорлоомыг амьдруулах дулаан байшингийн ажил 80% хийгдэжээ. Ерөнхийдөө бүгдний үйлрэлт дахиад энийг одоо дулаалах үнэндээ боломж байхгүй гэж ярилцаад юм байшин барьж өгөх гэсэн юм аа. Тэгээд Эрдэнэ шинэргөө гэдэг хөнгөн бидэд хоорондоо ярилцаад хөнгөн ган каркастай тийм тоосгон сүртэй барилгыг сонгосон. Тэгээд судалгаа хийж явах явцад бол Эрдэнэ шинэргөө гэдэг компани биднэрт ийм каркас нь боссон, гадна сайдинг орцсон, дээрийн дулаал гэдэг орцсон ийм байшин 2,500,000 төгрөг биднэрт санал болгож бидэд очиж үзээд авсан байгаа. Тэгээ үүний дараа биднэрт бас Гэгөөөргөө гэдэг компаниас дотор дулаалгын материал болох тийм Guardian гэдэг тийм зориултын Америк улсын тийм дулаалгын материалаар бидэд дулаалаад тэгээ 0.5 санжийн полистрол авто хамгийн сайн чанарын тийм полистрол автыг ингээд дулаалж өгсөн. Хорлоо эмээгийн тэр байшин өөрийнхөө чадах хэмжээгээр хэдэн хөөсөнцөр аваад ч юм уу хэдэн дулаалах ч юм уу ямар нэг тиймэрхүү байдалтай зүйл аваад байшинг нь одоо дулаалаад өгөө гэдэг одоо тийм сэтгэлээр Facebook таах тавьсан байж байгаа. Тэгээд энийг болохоор хүмүүс ерөнхийдөө тэр дулаалга гэхээсээ илүү гэр аваад өгчүүл яасан бэ? Байшин бариад өгчүүл яасан бэ гэсэн саналууд маш их ирж байсан. Тэгээд олон хүн хамтраа дэмжээ одоо өөрийг чинь энэ үйл ажиллагааг нь дэмжиж бид нар ингээд явъя гэд олон хүн хандсан учраас үүнийг бол байгууллагаараа ярьж байгаад ерөөсөө байшин босгож өгөө гэдэг одоо тийм шийдвэрт хүрсэн байгаа. Хорлоо эмээг одоогоор сувлэлт хэвтүүлээд байгаа юм байна. Гарч ирэхэд нь цоо шин дулаан байшинтай огтно гэсэн гэгээлэг бодолтойгоор залуус ажиллааг үүсгэж байгаа гинэ. Хорлоо эмээгийн хувьд байшинд орчих бол дөрвийг харьцах 3.5 м хэмжээтэй орчин үеийн зөөврийн зориулалттай байшинд амьдрах боломжтой болох нэ. Байшин бүрэн баригдаж дуусахад 2-3 хоног үлдээд байгаа юм байна.